Сайн байцгаана уу? Та яг одоо илүү уруу сувгийг хүлээн авч үзэж байна. За ингээ өнөөдрийнх нь дугаараараа Парис Ода гэх нэгэн ир өөрийн эхнэр болон 3 хүүхдийнхээ амийг маш онц хэрцгийгээр хөнөөгөөд тэгээд дараа нь өөрийнхөө амийг хорлож нас барсан юм хэрэг байгаамаа. За яагаад сайн эцэг, сайн нөхөр Парис Ода одоо ийм байдалд хүрэх болов? Тэр яагаад ингэж гэр бүлийг нэг бүгдийг халаад өөрөө өгсөн шалтгаан бол үнэхээр одоо сонирхолтой бөгөөд их сонин шалтгаан байсан. За ингээд Хонолулугийн сүүлийн 25 жилийн түүхэнд тэмдэглэгдээгүй нэг дор маш олон хүний амийг хөнөөсөн хэрэгээр бүртгэгдсэн. Энэ хэргийг одоо ингээд өнөөдөр ярих болно. За энэ айлын нэг өрөөг түрээсэлж амьдардаг нэг эмэгтэй байд юм байна. Тухайн аллаг гарсан тэр шөнө эмэгтэй бол одоо шөнийн 2 цагаас 2 цаг 30 минутын үед нэг эмэгтэй хүний амар тийм жихүүдээс хүргэм шар ус босгон тийм орилго чимээг сонсоод цочоод сэрсэн байна. За ингээ айснасаа болоод тухайн эмэгтэй өрөөгөө бол дотор талаасаа түгтсэн гэж байна. Ингээд энэ айлын байшинд бол 4 хохирогч амиа алдсан бөгөөд тэд гар бугуу хэсгээрээ бие хамгаалах үед авсан хутганы шархтаа байсан байна. За 4 хохирогчийн 3 нь хүүхэд, 1 нь насанд хүрсэн хүн байсан. За хэрэг гарснаас хойш хэдэн цагийн дараа 4 хохирогч амиа алдсан байх магадлал өндөр байна. За яг хутганы шархаа аваад тэр дороо одоо газар дээрээ нас бараагүй гэж шүүх эмнэлэг тогтоосон баг. Уг хэрэг 2024 оны 3 сарын 10-нд гарсан бөгөөд Хонолулугийн түүхэнд гараагүй аимшигт хэрэгээр бүртгэгдсэн. 911-т ирсэн дуудлагын дагуу цагдаа нарыг Манао хот дэх тэр айлд очиход бол хинч хаалгын тайлж өгөөгүй. За тэгээ байшинг чагнасан чинь дотор нь нам гүм хүн байгаа чимээ сонсогдоогүй. Эргэн тойрныг шалгаад үзсэн чинь ямар ч гэмт хэргийн уулмөр харагдаагүй. За ингээд цагдаа нар бол одоо хуурамч дуудлага байсан юм болов уу гэд буцсан. За цагдаа нарыг байшинг шалгаж дуусаад буцсны дараа яг нөгөө тухайн хаяг дээр яг нөгөө залгсан утасны дугаараас дахиад 911 дуудлага ирсэн. За ингээд цагдаа нар 45 минутын дараа энэ айлд буцаж ирсэн байна. За ингээд энэ айлд ирэхэд бол одоо энэ айлын өрөөг түрээсэлдэг эмэгтэй байшингийн гадаа одоо байсан. За ингээд цагдаа нарт юу болсон тухай ярьсан. Цагдаа нарыг байшинд одоо шалгахаар ороход бол 5 хүний цогц байсан бөгөөд за энэ 5 хүний нэг нь бол өрхийн тэргүүн Парис Ода, түүний эхнэр Наоко, за ингээд 3 хүүхдийн цогц нийтдээ 5 хүн одоо аимшигтай байдлаар нас барсан байсан. Парис Ода юунаас болж эхнэр хүүхдийн амийг ийм хэрцгийгээр хөнөөх болсон бэ гэдэг асуулт гарч ирнэ. За мөрдөгчд хэргийг шалгах үед аллагын ерөнхий шалтгааныг олсон бөгөөд за ерөөсөө энэ бүхэн ерөөсөө маш их хэмжээний өрнөөс болсон юм байна. Мөн өрнөөсөө салах буруу итгэл үнэмшлээс болжээ гэж дүгнсэн. Ингээд энэ гэмт хэрэг бол одоо ямар процесс, ямар үйл явц үүснэгийг хэдүүлээ ингээд олж мэдье. Энэ хэрэг бол Хонолулу хотын ойролцоо байдаг Манао гэх одоо жижиг хотод гарсан. Манао гэдэг хот бол ерөөсөө хүмүүс амьдрахад маш тайван, аюулгүй, үзэсгэлэнтэй. За тэгээд их гоё нарлаг газар бөгөөд үе үе тийм гоё нартай бороо шивэрдэг тийм ногоон хот гэдгээр бол алдартай юм байна. За Манаод гэр бүлээ хөнөөсөн 46 настай Парис Ода гэхээр тийм ээ эхнэр 3 хүүхдийн хамт бол одоо хаустайгаа ингээд эдгээр амьдардаг байсан байна. За түүний эхнэрийг Наоко гэдэг, за том охиныг нь Сакурако, дунд хүүг нь Орион, за хамгийн бага охин нь Нана гэдэг байсан. Парис Ода бол одоо өөрөө тийм ээ Алла Мона гэх одоо энэ Хавайи арлын хамгийн том худалдааны төвийн одоо ойролцоо байдаг бас нэг юм төвд центр дотор юм бариа заслын эмнэлэгтэй. За тэгээд өөрөө бол мань хүн бол тэр эмнэлэгтэй эмчлэгч эмчээр ажилладаг байсан. За түүний эхнэр Наоко бол Япон хүн байсан бөгөөд ер нь бол ажил хийдэггүй гэрээ эзэгтэй байсан байна. Наоко бол хаяадаа л очиж одоо нөхрийнхөө ажил тусалдаг байсан. За бусад үед бол мэдээж орон гэрийн ажил 3 хүүхдийн одоо асарч хамгаалах зүйлд одоо өөрийгөө цаг заваа зориулдаг байжээ. Бусдын нүдэнд Парис Одагийн гэр бүл сайхан амьдралтай харагддаг байсан. За тэд том охин болох Сакуракогийнхоо одоо ахлах сургуулийнхаа төгсөлтөнд бэлдээд за охиноо одоо ямар коллежид хаан сурахаа төлөвлөж байсан юм байна. Сакурако бол одоо айлын том охин байсан учраас хоол хийх, бусдыг халамжлах дуртай хүүхэд байсан. 2019 онд болсон Хапалуа марафон гүйлтэнд Сакурако бол одоо ээжтэйгээ хамт гүгээд нилээд одоо сайн амжилтыг үзүүлжсэн гинэ. За хүү Орион нь бол одоо 6 дугаар ангийн сурагч байсан юм байна. Орион бол одоо маш хөвгөлтөө, эелдэг зантай, бусдын тийм хайр бишрлийг хүлээсэн хүүхэд байсан гэж байна. Бага охин Нана бол одоо бага ангийн сурагч байсан. За Нана бага зэргийн ичимхий хүүхэд байсан ч гэлээ бусдад айгүй тийм санаа тавих дуртай хүүхэд байсан гинэ.
За Парис одоогийн хөршүүд нь бол одоо энэ айлын тухай ярихдаа тийм ээ. Энэ айл бол одоо аз жаргалтай гэр бүл байсан. Тэгээд ингээд шинэ жилийн баяр болохоор одоо эднийх ингээд байшингаа аюу гоё ингээд тэр чигээр нэг гэрлэн чимэглэлээр чимглээл ингээд гоё баярын уур амьсгал оруулдаг байсан. Ингээд энэ гудамжиндаа тий. Тэгээд ер нь бол одоо эднийх их сайн хөрш байсан шүү гэж ярьсан байна. За Парис одоогийн хуучин ажилтан бол түүний тухай ярихдаа тэр бол гэр бүлдээ үнэхээр хайртай хүн байсан. Парис одоо бүр эхнэрээ унтаж байх үед өглөө болгон маш эрт босоод өөрийнхөө одоо ажил дээрээ идэх өдрийн хоолыг өөрөө бэлдээд тэгээ 3 хүүхэд эхнэрийнхээ өглөөний цагийг хийж өгчөө тэгээ ажилдаа ирдэг хүн байсан. Би бүр одоо түүнийг тийм ээ өөхөөх чи өстө үнэн халамжтай нөхөр өстө сайн эцэг юм аа гэж би бол одоо магтаж биширдэг байсан шүү. Парис одоо бол өстө гэр бүлээ гэсэн сэтгэлтэй өстө сайн аав байсан гэж бол ярьсан. Гэвч 2024 оны 12 сар хүртэл тийм ээ бүх зүйл одоо ил болоход энэ айлын хаалганы цаана үнэндээ яг юу болоод байсан, ямар зовлонгуй нэг асуудал байсан нь ил болсон. Өөдрөг сэтгэлтэй, үргэлж инээмсэглэдэг байсан нөхөрсөг барай заслын эмч Парис одоог тийм ээ гинтэл ууртай, уцаартай, цанаал нэг гунигтай, дуу цөөтэй болоод байгааг нь за түүний ажлын газрын ажилчид нь болон одоо барай заслал одоо хийлэгдэг үйлчлүүлэгч нар нь анзаарсан байдаг. Түүний зарим үйлчлүүлэгч нар хүртэл одоо үйлчлүүлээд гарахтаа тэр ресепшнд нь хэлдэм байл да. Одоо юм чи яасан болоо одоо нэг л тийм стресстэй байх болжээ гэхэд бол одоо ресепшн тийм ээ үйлчлэгний газар учраас одоо танаас болоог баха эрх мэдийн одоо танд ингээд таагүй санагдсан бол уучлаарай би эмчэд хэлнэ гэсэн утгатай зүйлийг хэлээд ингээд явуулдаг гэсэн баг. За ингээд Парис одоо сэтгэл гутралын асуудал өрний дарамтаас болж гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд өөрийнхөө амийг хорлчно гэж мэдээж одоо хинч төсөөлөөгүй хинийч бодвол ийм зүйл орж ирээгүй. 2024 оны 3 сарын 10-ны өглөө 8 цаг 34 минутын үед одоогийн байшингаас одоо хүн хашгираа чимээ гарсан гэсэн дуудлагаар 911-ийн цагдаа нар очисон гэж одоо би хэргийн та бүхэнд ярьсан. За ингээд бол мэдээж цагдаа нарыг 2 тудаага эднийд ирэхэд нөгөө түрээслэгч эмэгтэй мэн хүрхий гарч ирээ зогсцсон, чичирсэн, царай нь бүр цоохиогоо шоконд орцсон. Тэгээ ингээд нэг сандарсан, чичирсэн дуу хоолоогоор бол одоо ярьсан байна. За түрээслэгч эмэгтэй бол өрөөндөө унтаж байхад бол одоо аимшигтай эмэгтэй хүний хашгирах чимээг сонсоод зочиос ирсэн, цагаан харсан чинь 2 цаг өнгөрч исэн. За ингээд аймын урилгах чимээг сонссондоо өөрөө бүр ингээд унтж ийснийг хэлэхгүй айгаад тэгээд ерөөс өрөөгөө дотроос нь түгжээ шоконд ороод хөдөлж чадахгүй хөшсөн гэж. За эмэгтэй маш их одоо айсандаа болоод одоо ерөөс маш хурдан тийм шокийн байдалд орсон. За тэгээд тэр бол одоо хэсэг хугацааны дараа эмэгтэй хүмүүсийн урилга чимээ одоо гарахаа болоход шалан дээр нилээд л урсах цусыг бол би харсан гэж хэлсэн байна. 911-т одоо ирсэн дуудлагаар цагдаа нар одоо эхний удаад энэ айлд ирэхэд бол хинч байхгүй, хинч хаалган тайлж өгөөгүй шүү дээ. За тэгэхэд бол энэ эмэгтэй бол өрөөндөө байсан. Тэгээд ингээд өрөөнөөсөө гараад цогцсноо дундуур яваа. Тэгээд байшингийн урд хаалгыг цагдаа нар тайлж өгөөс ясан дээр хөтлөө айсан. Би бүр сая байшингаас өрөөнийхөө цонхоор гарч ирлээ гэж энэ эмэгтэй тайлбарсан. За ингээд бол цагдаа нарыг эхний удаад ирэхэд бол хинч гарч ирээгүй шалтгаан энэ ээжээ. За цагдаа нарыг байшин руу ороход бол тийм ээ за энэ эмэгтэйтэй уулзчаад ингээ байшин руу ороод хэргийн газрыг үзэхэд бол үнэхээр аимшигтай дүр зураг тэднийг өгцөн бөгөөд цусандаа живсэн 5 хүний цогцыг олсон байна. За ингээд магадгүй яг цагдаа нар тухайн үедээ бол энэ Парис одоог амиа хорлоод өгцөн байна гэж бодоогүй. Нэгт хоёрт бол одоо магадгүй өөр хүн алсан байх магадaltaй. Тэгээ алуурчин байшинд нуудаж байж болох юм аа гэж бодоод байшинг нэгжсэн. За ингээд цагдаа нарыг байшингийн арын хаалгаар ороод ингээд нэгжлэг хийх үед яг тэр эндний одоо тэр хаусныхын арын хаалганы одоо коридорт Парис одоо цээжиндээ хутгахны шарх авсан одоо байдалтай нас орсон цогцыг олсон. Парис одоо баруун гартаа хутгаан атгсан чигээрээ нас орсон байсан юм байна. За ингээд цагдаа нар байшингийн одоо өрөө тус бүрийг нэгч үед бол одоо тэдний хүүхдүүд болон эхнэрийнхэн цогцыг олсон байна. Эхний унтлахны өрөөнөөс одоо цусандаа будагдсан 17 настай охин Сакуракогийн цогцыг олсон. Хоёр дахь унтлахны өрөөнөөс тэдний 12 настай хүү Орионы цогцыг олсон бөгөөд Орион бол одоо цээжиндээ хит хитэн удаа хутгалуулж орон дээрээ нас орсон байсан. Цагдаа нар шалан дээр ингээд дусцсан байсан цусны мөрийг дагаад ингээд өрөөнүүдийг шалгаад исэн байна. За ингээд энэ айлын байшингийн мастер унтлахны өрөөнд ороход бол айлын одоо хамгийн бага охин бол 10 настай Нана нуруундаа ингээд хутгахны шарх аваад нас орцсон доошоо хараад ингээд хөвтцсэн байдалтай олдсон бөгөөд Нанагийн хажууд 48 настай Наоко
хөөрхий хүүхдүүдээ хамгаалах гэж нөхөртөөгөө нилээд тэмцэлсэн бол одоо буугүй гар энэ буглаг хэсгээр одоо тэр гарынхын шууг хэсгээр айгүй олон удаа хутганы шарх авцсан. За мөн одоо яг цээжин хэсэгтээ одоо хутгалуусны улмаас ингээд нас орсон цогцыг олжээ. За алуурчин ерөөсө тодорхой байсан Парис Ода гэр бүлээ хутгалж амийг нь хөнөөсөн нь одоо хэргийн газраас ерөөсө тодорхой харагдчихсэн. Итгмээргүй аимшигт байдлаар эхнэр хүүхдүүдээ хутгалж алсныхаа дараа Парис Ода өөрийнхөө амийг хорлсон. За шүүх эмнэлгийн дүгнэлтээр одоо эхнэр Наоко болон том охин Сакурако хоёр бол одоо олон удаа ингээд цээжиндээ хутгалуулсны улмаас нас барсан гэж тогтоосон бол за хүү Орион баг охин Нана хоёр бол одоо цөөхөн удаа тийм ээ ганц 2 удаа цээжиндээ хутгалуулсны улмаас нас баржээ гэж тогтоожээ. За гэлээч гэсэн одоо бүх цогцсны гар одоо хуруу бууглаг шуух хэсгээс нь бол одоо айгүй хутгаар зүсүүлсэн шарх олдсон нь за энийг бол шүүх эмнэлгийн эмчнэр бүгдээрээ тогтохдоо мэдээж одоо энэ бүх хүмүүс өөрийн биеэ одоо хамгаалахаар тэмцэлтсний улмаас энэ шархууд үлдсэн байна гэж тогтоосон байна. За гэвч бол алуурчин Парис Ода мэдээж одоо гэрийнхнийхээ хамгийн хүчтэй хүн байсан учраас бүгдийн дийлсэн тодорхой. За энэ бүх хохирогчдын амиа алдсан цаг бол энэ түрээслэгч эмэгтэй мэдээлсэн шөнийн одоо тэг 2 цагаас тэг 2 цаг 30 минутаа яг таарсан байна. Хүмүүс Парис Одагийн гэр бүлийнхнийг хүндэтгэн байшингийнхан гадаа лаасааж цэцэг аваачиж тавьж захидал мөн тавьсан. За мөн энэ айлын хамгийн бага охин Нанагийн нэрийг бичиж бас Нанад захидал үлдээжээ. Өмнө нь Одагийн гэр бүлийнхэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл одоо цагдаагийн газар огт тэмдэглэгдээгүй байсан байна. Уг аллах 25 жилийн хугацаанд одоо Хонолулууд гарсан 2 дахь удаагийн нэг дор одоо олон хүний амийг хөнөөсөн тийм масс аллагт тооцогдлоо гэж хууль сахиулагчид телевизийн мэдээгээр мэдээлжээ. За Одагийн хөршүүд бол ярихдаа тий. За тэд бол залуухан аз жаргалтай хосууд байсан. Хөршүүдтэйгээ ямар нэгэн маргаан үйл ойлголцол ерөөсө гаргадгүй. Энэ хоёр хосууд тэгээ хоорондоо ч бид нэр ингээ маргалдаж хэрэлдэж байгааг нь ерөөсө сонсоогүй. Ер нь чимээ шуугаан гаргадгүй их сайн одоо тийм хөрш байсан гэж ярьсан байна. За өмнө нь огт гэмт хэрэг үлдэж байгаагүй. Парис Ода юуны учир ийм аимшигтай шийдвэрт хүрж ийм хэрэг хийх болсон юм бэ? За Парис Ода ерөөсө олон жилийн турш өрөө төлж чадахгүй байсан учраас түүнд бол одоо санхүүгийн асуудал маш том сэтгэл зүйн дарамт болоод исэн байна. За тэрээр гэр бүлээ авч явахын хажуугаар тийм ээ автомашины татвараа төлнө 3 хүүхдийнхээ сургуулийн одоо төлбөрийг төлнө за зээлээ төлнө бариа цэцлийн эмнэлгийнхаа түрээсийг төлнө гэдэг ингээд татвар гээд маш олон одоо санхүүгийн дарамтанд ингээд ороод өөрөө төлж чадахгүй удаан хугацаанд яваад ингээд энэ өрн ингээд хуримтлагтаад асар хэмжээний мөнгө болцсон юм байна. За нэг жишээг л дуурчхад бариа цэцлийн эмнэлгийнхээ түрээсийг төлөхгүй явсаар бүр өрн хуримтлагтаад $90,000 хүрсэн юм байна. За ингээд Одаг бол одоо түрээсийн мөнгөө төлөхийг шаардаж түрээслүүлэгч нар нь түүнийг шүүхт өгчээсэн удаатайг нь Парис Ода 2017 оны 12 сараас эхлээд эмнэлгийнхаа түрээсийг төлөөгүй байсан бөгөөд за ингээд ковид бол одоо цар тахлын үе гараад ингээд түүний өрн бүр улам нэмэгдсэн. Ингээд Ода бүр 17 оноос хойш явсаар хагаад 2021 оны 12 сард за энэ $90,000-оос $53,000 бол төлснөөр ингээд тохиролцоод энэ хэргийг бол одоо хаагаад дуусгасан юм. За мөн ковидын үед тэрээр 4 ажилчныхаа цалин тавихын тулд $26,995 зээл авсан байна. $95,000. За ингээд уг зээл бол одоо яах вэ нөгөө нэг ковидын үед байсан. Тэгээд ийм одоо санхүү мөнгөний одоо асуудалд орсон гэдэг утгаар нь бол эргэн төлөх шаардлагагүй гэж тооцоод энэ үрийг хаасан баг. За гисэн ч түүний үүр одоо татвар араасаа л нэхэгдээд өөр зүйлээс одоо борооны дараах мөнгө шиг гарч ирээдсэн юм байна. Тэгээ 2023 онд л хэд одоо энэ мужаас авдаг татвар гэж үйт юм байна. Энэ Америкийн нэгдсэн улс жирүүлсэн муж болго өөрийн тийм татврын хуулиудтай. За ингээ мужаас авдаг татвар болгоод одоо $7,810 хүртэл төлж барагдуулжээ. За гисэн ч бол өрн дуусаагүй. Ода өөрийн 2013 онд үйлдвэрлэсэн Ford машина $20,000 бүр зарсан аргаа бараад за ингээд тэд бол $1.7 сая үнэтэй хаусныхаа бүгдээрээ одоо 3 хүүхэдтэйгээ ингээд тавуулаа дээд давхарт амьдраад доод давхраа хүртэл одоо мөнгөний гачаалд ороод хүнд түрээсэлдэг байсан байна. За бүр ингээд өрний асуудал нь шийдэгдэхгүй даймжраал исэн. Тэгэл өөрсдийнхөө одоо нэг хүүхдүүдийнхээ хэрэглээ, сургалтын төлбөр ингээд энэ бүх татварыг одоо давж гарч төлж чадахгүй байсан учраас бүр эдгээр ингээд 3 хүүхдээ аваад Япон руу явъя гэж төлөвлөж исэн гинэ.
2024 оны 1 сард Парис Ода өөрийн бариа заслын бизнесээ зарсан юм байна. За ингээд тэрээр бүр юу нөгөө бариа заслын эмч байсан хүн чинь бүр шалдаа буугаад амьдралаа залгуулахын тулд таксины жолооч болсон гинэ. За тэрээр хамаатан садандаа ингээд таксины жолооч болоод бүр нилээд өрөндөө баригдаад явж явах үедээ бол би өөрийн гэр бүлээ ингээд авч явж амьдралаа авч явах нь бол миний үүрэг гэж бодож байгаа гэж бол ах トゥ нартай ярьсан байна. За гисэн ч тэдний санхүүгийн асуудал тийм ээ ингээд имлэг мэмлэгээ зарсан ч бол ингээд төлбөрт нь хүрээгүй өчнөө үр байгаад исэн. За ингээд Парис Ода олон жилийн өрн дарагдаж явсаар байгаад маш их сэтгэл гутралд орж амиа хорлохыг хүсэж байгаагаа өөрийн их нэртэй ярьж байсан ч тэр бол ганцаараа үххийг хүсэхгүй байгаагаа ч хэлж ирсэн юм. 2024 оны 2 сарын дундуур Парис Ода эхнэрлүүгээ мессеж бичсэнийг за энэ аллаг гарсны дараа мөрдөгчд олж илрүүлсэн байдаг. За уг мессеж нь бол Ода эхнэртээ ингэж бичсэн байна л да. За би ингээд амиа хорлохыг хүсэж байна. Намайг өгчих юм бол та хэдий чамааг хүүхдүүдийг маань хинч надаас өөр ингээд сайн харж хандаж чадахгүй шүү дээ. Тийм учраас бүгдээрээ ерөөсө хамтдаа амиа хорлох хэрэгтэй гэж ингээд биччихсэн юм байна. За үүний хариуд бол түүний эхнэр Наоко өөр гарц хайж олох хэрэгтэй гэж нөхөртөө хэлсэн байсан гинэ. Тэгээд ингээд Наоко Япон руу буцъя. Шинээр амьдралаа Японд эхлүүлцгээе. Ээж аав маань надад туслах болно гэж хэлж исэн. За гэсэн ч Парис Ода энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд аль хэдийн сэтгэл дотроо бол амьдралд буугаад өгсөн байсан. За тэгээд олон жилийн турш хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, зээл, татвар энэ бүхэн нийлсэн өрийн дарамтанд ингээд Одагийн хувьд бол дэндүү хүнд ачаа байсан учраас тэр бол ингэж хэлжсэн гэж байгаа. Энэ хэргийг үйлдэхээс хэдхэн хоногийн өмнө гэсэн гэж байна. За миний үүр ингээд шүүхэн шилжчихсэн байгаа. Ингээд шүүхээс бол надад дараагийн үүр ингээд нэхэгдээд ирэх үед бол би ингээд байшингаа зардим уу гэж бодож байна. Тэгээ ингээд риэлтортай хүртэл ингээд холбоо барьсан. За ингээд байдал би бол сайжирна гэж бодож байсан ч мэдэхгүй энэ бүхэн ер нь болохгүй юм шиг байна. Тэгээд Ода цааш нь хамаатан үедээ өргөлүүлж ярихдаа би ингээд дараагийн өөр нэхэгдээд ингээд ороод ирэх юм бол өрөөтүүлж чадахгүй шоронд сууснаас бол үхсэн минь дээрээ энэ бол миний хувьд үнэхээр ич хүртэй зүйлээ гэж Парис Ода ярьж исэн юм байна. Тэгээд энэ хэрэг маань ингээд дуусч байна. За миний бодлоор бол хөөх юм мэдээж надад бол хүний амьдралыг шүүх хэрэг байхгүй. Тэгээд ч энэ хүний юу мэдэрч юу тулж явсныг би мэдэхгүй учраас гэхдээ гэлээч гэсэн миний бодлоор бол магадгүй Парис Одагийн эхнэр Наоко тийм ээ яагаад энэ олон жилийн турш нөхрөө дэмжээ сэтгэл зүгээр дэмжээгүй юм бол ийм их санхүү мөнгөний тийм их үр зээл яхад эхнэр нь яагаад ажил хийгээгүй юм бол энэ бүхэн бас надад ингээ асуулт болж гарч ирж исэн. Тэгээд магадгүй хөөрхий мэдээж Парис Ода өөрийн хайртай хүүхдүүдийн эхнэрийнхээ амийг хүнэн гэдэг үл энэ бол аимшигтай хэрэг шүү дээ байж болшгүй. Гэвч тэрээр яагаад байдлыг ингэж эцсээ тултал явсан юм бол магадгүй 1.7 саяд үнэлэгдэх байшингаа зараад нэг жижиг байшин авдаг ч юм уу. Эсвэл тэр Япон руу эхнэрийнхээ үгэнд ороо явдаг ч юм уу. Тэгээ үлдсэн мөнгөөр ингээ өрөөдүүлж болохгүй юм болоо. Яагаад ингээ сэтгэлээр унсан юм болоо гэж бодсон. Тэгээ өөрхөн амт өөрөө бол миний анзаарснаар бол маш их амьдралынхаа төлөө эхнээсээ эцсээ хүртэл явсан байгаа байхгүй юу. Тэгэхэд бол зарим хүмүүсийн нөхөр чинь шууд өөр мөрөнд орохоор эхнэр хүүхдээ хаяа өвчтдөг тийм хүмүүс бид юм билээ шүү дээ хувиа хичээгээд. Тэгэхэд бол Парис Ода бол эцсээ хүртэл гүрийсэн. Тэгээд үр зээл гэдэг бол угаасаа маш хэцүү. Тэгээд эхнэр нь бол дэмжих ёстой байж дээ гэж энэ хэрийг орчуулж байх явцдаа би бодож байлаа. За ингээ хүлээн авах сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяр таа.